За парк өөрийн гэсэн юм соёлын төвтэй. Тэгээд та бүхний энэ харж байгаа бол номын сан нь. Тэгээд энд одоо уугуул, амтан, ургамлын талаар ингээд судлаад унших юм боломжтой юм байна лээ. За номын сангаас гараад бол музей байгаа. За энд одоо уугуул хүмүүсийн соёл, аж амьдралтай ингээд музейгээр дамжуулаад ингээд танилцаад гараад ирсэн. За түүний дараагийн хаалга бол театр харагдаж байна. За энд бол та одоо уугуул иргэдийн одоо холбогдлолтой баримтат кино болон одоо энэ паркийн одоо танилцуулга юм баримтат кинонуудыг бас ингээд үзэх боломжтой юм байна лээ. Какатугийн National Park бол дэлхийн соёлын өв бүртгэлтэй 860 гаруй одоо газруудын нэг юм аа. За тэгээд музейд нь бол ямар нэг юм зураг байд юм уу, бичлэг хийх бол хоройтой. За тэгээд энэ театраас гараад одоо энэ соёлын төвийн одоо бэлэг дурсгалын дэлгүүрэл рүү орж ирж байна. За тэгээд энэ номнууд бол бүгдээрээ л ерөөсөө энэ парктай холбоотой. За гэхдээ бол одоо нэлийн ариун сонголттой. За энд бас нэг зүйлийг бол дурдах хэрэгтэй. За энэ уугуул иргэдийн одоо тэр нөгөө газар энэ байгальтайгаа гүн гүнзгий холбоотой гэсэн тэр ихтгэл үнэмшил. За тэгээд түүнд суурилсан энэ аман одоо яриа домог одоо энэ түүх бол ерөөсөө түүхийг энэ аборигенал буюу энэ уугуул иргэдийн соёл урлагийг ингээд харуулж идгаа гэж тайлбарлаж исэн. Тэгээд одоо та ингээд нисэх буудлын дээр буугаад л энэ бүхнийг мэдэрч эхэлнэ л дээ. Ерөнхийдөө одоо энэ нэг газар шорооны юм шиг юм шаргал өнгө. За дээр нэмээд тэр нөгөө үндэсний одоо бэлэгдэл болсон матар, кингрүү, мэлхий, могой бол одоо бүр үндэсний хээг одоо баг оруулж одоо ингэ шингэсэн тий ийм байдаг. Тэгээд хүмүүс нь ч хамгийн гол нь энийг их хэрэглэх юм аа. Тухайлах юм бол одоо нисэх онгоцны буудлын тэр декор за одоо тэр чимэглэл за тэгээд олон таарлахгүй ч гэсэн одоо тэр хүмүүсийн хувцсан дээр за тэгээд нэг удааг аяган дээр хүртэлж явж байгаа жишээтэй. За тэгээд одоо зарим эрдэмтдийн одоо судлаачдын бол тавьж исэн презентацийн одоо тэр загвар хүртэл одоо энэ ийм шаргал одоо энэ амтны хээ энтрог оруулсан тийм дизайн загвартай байсан. За тухайлах юм бол одоо энэ бичгийн савч байдаг юм уу? Ямар нэг эд зүйлийн загвар дизайныг гаргахдаа за уугуул хүмүүсийн одоо саналыг чухалчилж үздэг. За тэднээс бол санал авдаг, зөвлөмж авдаг гэж ярьжсэн бас их сонирхолтой санагдчихлаа. За энэ соёлын төвийн гадаа байгаа энэ зав бол археологийн одоо дурсгал юм байна лээ. За байгалийн болоод соёлын талаасаа одоо дэлхийн соёлын өр бүрдгсэн 25 газар байдгийн нэг нь бас энэ парк юм байна лээ. Тэгээд энэ паркийг экосистемтэй ингээд паркийг энэ чигээр нь хадгалж үлдэх нь бол буцаад одоо энэ одоо өрмөц тогтцтой энэ байгаль дээр байгаа ан амтан ургамлыг хадгалж одоо хамгаалж үлдэхтэй бол салшгүй холбоотой гэж ингэж ярьж исэн. Парк үндсэндээ бол ингээд 7 хэсэгт хуваагддаг. Тэгээд одоо 20,000 га талбай гэдэг бол одоо хэдэн өдөр үзэх юм те. Тэгээд бидний одоо энэ одоо цочилж байгаа эхний энэ хэсэг газар бол одоо 5,000 гаруй одоо хатны сэлбэр зураг байдгаа гэж өгтөч нь хэлж исэн. Тэгээд тэр одоо хадны зургийг бас тайлбарлаж байгаа нь их сонирхолтой. Уугуул хүмүүсийн тэр ихтгэл үнэмшил, за бэлэгдэл одоо энэ бүхнийг бол бас тэр тайлбараас нь харж болохоор байсан. За энэ паркт бол үндсэндээ 1200 гаруй ажилчид ажилладаг. Тэгээд тэдний одоо ажлын нэг хэсэг бол энэ одоо хадгалалт хамгаалалт байдгийн байна лээ. Тэгээд одоо энэ чулууг ингэж тэглүүлсэн нь бол бас энэ хадны одоо зураг хамгаалж байгаа нэг арга хэлбэр нь юм. За тэгээд энэ бүхнээс ингээд харахад бол одоо тухайн улсын тэр соёлын өвөө хамгаалах бодлого одоо ямархуу хэмжээнд байгааг бас ажиглаж ингэж болох юм аа.